За үзэгчдээ сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Мөнгөний лууж нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү эхэлж байна. За өнөөдөр бол бид нар маш чухал сэдвийн талаар ярилцуулна. Монгол хүн болгоны хувьд анхаарч байдаг ханшийг нь бас харж байдаг. За дэшигээ өсөх хол унах хол гэдэг талаар дандаа бодж идэг нэг сэдв байгаа. За энэ бол орон сууцны үнийн асуудал гамаа. Тэгэхээр бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бол орон сууцны үн унах уу үгүй юу гэдэг сэдвийг бол ярилцах байгаа. За мөн зөвхөн үнийн өсөлт уналтаас гадна энэ орон сууц захиалж байгаа ард иргэд маань хэрхэн яаж чанартай орон сууцнд цаг хугацаанд орж болох вэ гэдэг дээр энэ зах зээлийг яаж хөгжүүлэх ёстой юм бэ? Энэ хөрөнгө оруулагчдыг яаж хамгаалах ёстой юм бэ гэдэг дээр ярилцаж зочноос асуулт асуух болно. За өнөөдрийн зоч нар бол Улаанбаатар менежмент компани гүйцэтгэх захирал Монсор оролцож байгаа. За Монсор захирлын хувьд бол үйл хөдлөлийн зах зээл дээр сүүлийн 20 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа. Төслийн санхүүжилт хийж хөрөнгө оруулалт хийдэг. Үйл хөдлөлийн төслүүдийг хөгжүүлээд за түүнээсээ эргээд дууссныхаа дараа борлуулж ашиг олох. За эсвэл туристлүүдэд орлого олох ийм үйл хөдлөлийн менежментийн компанийг удирддаг зочин хүрэлцэн ирэх гамаа. За тэгэхээр уламжлалт ёсоор эхлээд бүгдээрээ орон сууцны үнийн талаар нөхцөлийн анализыг сонсоцгоё. За үүний дараа бол зочинтойгоо ярилцгална. За тэгэхээр орон сууцны үн юу унах юм уу гэдэг асуултанд эхлээд бүгдээрээ хариулахын тулд өнгөрсөн хугацаанд орон сууцны үн өөрөө яаж хөдөлж өөрчлөгдөж ирсэн бэ гэдгийг бол бүгдээрээ энэхүү графикаас харж болж байгаа. За тэгэхээр энэ график дээр бол дүүргүүдээр орон сууцны үнийг харуулсан байна. За Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сонгон айрхан дүүрэг, Улаанбаатар дүүрэг, хан бол Чингэлтэй гэсэн ийм дүүргүүдээр өнгөнүүдийг бол ялгаатай өгсөн байна. Тэгэхээр 2022, 23, 24 онуудад бол үнэхээр орон сууц худалдаж аваад түүнийгээ түрээслээд хөрөнгө оруулалт хэлбэрээр энэ орон сууцыг ашигласан ийм хүмүүсийн хувьд бол үнэхээр алтан жил байлаа. Жил болгон бол үнийн өсөлт гарсан байна. За жил болгон бас татварын туризмын орлого ингээ олсон байна. За Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэгт жишээлбэл 80% өсөлтийг бол сүүлийн 22, 23, 24, 25 онд хийсэн буюу 5 жилийн хугацаанд хийсэн. За дээрээс нь жил болгон туризмын орлого олно гэд ингээд үцхээр нийт энэ 5 жилийн хугацааны дундаж өгөөж болвол хамгийн багаар ботход бол 100% ашигтай. За дунджаар болох нь 130% ашигтай. За хамгийн өндөрөөр нь бодох юм бол 150% өгөөжтэй байсан байна гэдгийг бол энэ графикаас бол үнийн өсөлтөн дээр нэмэх нь туризмын орлогоо нэмээд үзэх юм бол юм байна. Гэтэл бол 24 оны сүүл 25 он, 26 ингээд жил гарын хугацаанд бол үнийн өсөлт маань бол удаашраад ирсэн байна. За нөгөө талдаа бол туризмын үн бол яг энэ орон сууцныхаа үнийг дагаж параллельны бас өсөж чадахгүй байна. За яагаад гэвэл иргэдийн нөгөө худалдаа авах чадвар маань өөрөө дагаж энэ инфляцаа дагаж түүнээс илүү өндөрөөр өсөж чадахгүй байгаа учраас орон сууцны туризмын үн бол орон сууцныхаа үнийг дагаад параллельны өсөж чадахгүй байгаагаас болоод жилийн хугацаанд олох өгөөжийн хувьд бол бага болоо явчихж байгаа. За магадгүй 22 он, 23 онд бол жилийн 10-аас дээш хувийн өгөөжийг 15% магадгүй өгөөжийг туризмын орлогоос олчихдаг. За дээрэс нь үнэн нь өөрөө 15-аас 20% өсчихдөг. Ингээд жилийн бараг л 25-30% ашиг олчдаг ийм байсан бол 24, 25 онд бол үнийн өсөлт жөөрөөс хараад дээрэс нь туризмын орлогын үн ч гэсэн үнэтэйгээ адилхан параллельны өсч чадахгүй байгаа учраас өгөөж нь 10-аас доошоогоо ороод эхэлж байгаа. За ингээд ирэхээр нөгөө 30% өгөөж маань бол жилийн 20% руу буураад ирэх ийм нөхцөл байдал руу орж байгаа юм л да. Тэгэхээр сүүлийн 2 жилийн хугацаанд яг орон сууцнд хуучин орон сууц аваад туризмлүүлж орлого олж байгаа энэ хүмүүсийн хувьд бол өгөөж нь ашиг нь бол мэдгэдэггүй хэмжээгээр буурч байна. Цаашдаа ч гэсэн бас буурах юм төлөв байдал байна. За яг огцон буурдаг юм гэхэд бол нэмэгдэхгүй байх бас ийм нөхцөл байдал бол үүсээд байна гэж бол шинжиж байгаас үзэж байгаа. За тэгэхээр хуучин орон сууцны хувьд ийм байгаа бол бүгдээрээ шинэ орон сууц руу
шилжиж. За тэгэхээр шинэ орон сууцны хувьд бол график арай өөрөөр харагдаж байгаа. За өөрөөр гэдэг нь юу гэхээр босоо одоо тэр улбар шар шугам маань бол 2025 оны эцсийг бол зааж байна. Тэгэхээр шинэ орон сууцны хувьд бол үнийн өсөлт бол өнгөрсөн оны одоо 2 дугаар хагас хүртэл буюу хуучин орон сууцнаасаа үндсэндээ нэг жил орчмын илүү хугацаагаар үнийн өсөлт нь бол ингээд бий болсон байгаа юм. За ингээд 25 оны 2 дугаар хагасаас бол орон сууцны одоо шинэ орон сууцны үнийн өсөлт бол бас мөн адил саарч эхэлсэн. Тэгэхээр Сүхбаатар дүүрэг бол хуучин зах зээл дээрээч шинэ зах зээл дээрээч хамгийн одоо сайн гүйцэтгэлийг үзүүлж байна. За Баянгол Баянзүрх дүүргийн үнийн өсөлт бол дааширсан ч гэсэн үнийн өсөлт бол гарсаар байгаа юм байна. За Сонгон хайрхан дүүргийн хувьд бол үн бол бараг өсөхгүй байна. За Хаул дүүргийн хувьд баг зэрэг уналттай байна гэж ингэж харагдаж. Тэгэхээр мэдээж одоо орон сууцны хувьд бол орон сууцны үнэд нөлөөлж байгаа хамгийн гол одоо хүчин зүйлүүдээс дурдах юм бол байршил нэгдүгürt байж байгаа. За тэгээд орчин. За тэгээд тэр орчныг дагаад ойр тойронд нь цэцэрлэг, сургууль, үйлчлэгээ одоо янз бүрийн жим те за усан бассейн ч гэдэг юм уу, фитнес ч гэдэг юм уу. За дээрэс нь одоо ногоон байгууламж те. За ингээд худалдаа уршигны төвүүд гэдэг ийм зүйлүүд бол илүү нөлөөлдөг гэдгийг бол та бүгд мэдж байгаа. За тэгэхээр яг энэ зарчмаараа л үндсэндээ ингээд одоо энэ үнийн өөрчлөлтүүд маань бол гараад явж байна гэж хэлж болох. Тэгэхээр яг энэ одоо үнийн өсөлтийг та бүхэн харах юм бол 22 оноос хойш бол 24 он хүртэл манай эдийн засаг яаж тэллээ яг тэрийг одоо параллельний ингээд үн өсөд явж байгаа. 24 25 онуудад манай одоо төсөв яаж тасрав, нүүрсний үн яаж унав, тэ бит одоо нүүрсний хэмжээ юу болов. За тэгээд төсвийн энэ үргэлгэн зардал бий болгосноос үүдэлтэйгээр 24, 25, 26 он гэдэг энэ онуудын эдийн засгийн өсөлтийг тижээж чадахгүй нөхцөл байдал үсэд ирэнгүүт хүссэн хүсээгүй бүх одоо зүйл бол ингээд удаашрч байна. Тэгэхээр яг миний хувьд бол энэ орон сууцны одоо үнийн өсөлтийн сааралт за тодорхой бүсүүдэд үн унж байгаа энэ байдлыг бол энэ жилийн туршид бол үргэлжилнэ гэсэн юм бол хүлээлттэй байна. Тэгвэл энэ бол ингээд дараагийн жилүүдэд үргэлжлээд унаад ах юм уу гэх юм бол бас үгүй гэж одоо хэлэхэр байгаа юм. За юу гэхээр манай улсын хувьд бол би саяла эдийн засаг жижигхэн хүн амын өсөлт байна. Эдийн засаг жижигхэн байна. Гадаад орчин таатай нөхцөл байдал үүсэх юм бол дотоод эрэлт бол илүү буцаад нэмэгддэг. За тийм учраас энэ дээр одоо юу гэх хятад шиг те одоо бодлохоор ингээд буруу бодлохоор баахан барилга бариад баахан одоо сүнстэй хот үүсгэчээд тэгээд тэрэн зарагдахгүй байгаа асуудал бол Монголд бол байхгүй. Тэгэхээр энэ нөгөө том одоо өвчин бол ерөөсөө биш энэ үн унж байгаа энэ үзэгдэл бол харин огцом одоо энэ өндөр өсөлтийн дараа эдийн засгийг дагсан энэ өсөлтийн дараа бол эргээд эдийн засаг унаад ирэх үед буцаад үнийн өсөлт саарч байгаа, үн буурч байгаа ийм богино хугацааны үзэгдлийг гэж бол харж байгаа. Нэг талаас. За нөгөө талаас ер нь ихэнх орнуудад бол ингэж нэг орон сууцны үн ингээд унаад байх нь маш ховор байдаг. Одоо энэ хөгжиж байгаа орнуудад бол орон сууцны үн ер нь л дээшигээ дандаа өсөлттэй байдаг. Тэгвэл энэ сүүлийн 1-2 жилийн хугацаанд манай энэ орон сууцны үнийн өсөлт саарад унаад байгаа гэдэг чинь өөрөө нөгөө талдаа бас төдий чинээ макро орчин, гадаад орчин, макро бодлого, макро нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадвар, ипотекийн зээл хамрагдах боломж бололцоо нь өөрөө суураараа төдий чинь бас муудж байгааг илэрл шүү гэдгийг бол энд бас хэлхэн зүйтэй. Хэдийгээр энэ үнийн уналт өөрөө богино хугацаанд ингээд бий болоод цаашаага одоо үн өсөх нөхцөл байдал харагдаж байгаа ч гэлээ энэ орон сууцны үн унана гэдэг бол тийм амархан одоо ундаг зүйл биш байхгүй. Энэ бол хүн болгоны суур хэрэглээ ялангуяа Монгол шиг энэ санхүүгийн бусад зах зээлэнд сайтар хөгжөөгүй оронд бол хөрөнгө оруулалт хуримтлалын хэрэгсэл байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө унж байна гэдэг чинь өөрөө манай эдийн засаг тэдий чинээ масаараа муудж байна гэдгийг бол илэрхийлж байгаа энэ маш том дохио гэдгийг бол бас энд онцолж хэлэх нь зүйтэй ах гэж бодож байна. За тэгэхээр хуучин орон сууц, шинэ орон сууцны хувьд бол үнийн хувьд ийм ялгаатай харагдаж байна. Хуучин орон сууц бол илүү хурдан зах зээлд мэдрэг ханшны хэлбэлцдэг одоо тийм
унж байгаа болвол шинэ орон сууцны хувьд бол ийм хоцрогдолтой явж байна. За нэг талаас. За нөгөө талаас мэдээж энэ барилгын одоо өртөг бол жилээс жилд нэмэгдэж байгаа. За гаднаас худалдаж авдаг түүх хэдийн үн бол өсөж байна. За юганы ханш өсөж байна. Цалин пүнлүү тэ хүмүүст өгөх цалин ч гэсэн нэмэгдэж байна. Ингээд суураараа зардал нь өөрөө өсөж байгаа учраас яг хуу манай нөхцөлд бол орон сууцны үнийн уналт гэдэг бол өөрөө хязгаартай болчиход байгаа. Яг тэгэхээр зардал нь өөрөө суураараа жил болгон өсөж байгаа байхгүй. Тийм учраас үн хитрхи одоо өндөр өсчлөө гэж үзэх юм бол доошоо унах тэр хэмжээ нь өөрөө хязгаартай байна. Хитрхи одоо те үн ингээд унаад эрс багх болоод үн унаад за тэгээд зардлаасаа те тэр барилгыг босгосон тэр өртгөөсөө доошоо ороод ирэх юм бол ерөөхдөө зархаа болчих шүү дээ те. Эргээд одоо тэр өртгөө нөхөөд ашигтай тэр үн дээр л одоо бизнес эрхэлж байгаа нөгөөдлийн барилга угсарж байгаа барилга үйл хөдлөлт хөгжүүлж байгаа компаниуд бол ашигтай заарна. Тэгэхээр үнийн уналт бол хязгаартай гэдгийг бас энд хэлэх нь бол зүйтэй хаа гэж бодож байна. За мэдээж хэрэг энэ бол эрэлт нийлүүлэлтээр ингээд динамикаараа ингээд хөдөлгөөнүүд гарч байгаа ийм одоо үзэгдэл болж байна. За тэгвэл манай одоо орон сууцны үнэд ялангуяа стандарт зэрэглэлийн орон сууцны үнэд маш том нөлөөлөл үзүүлж байгаа. Хэрвээ энэ одоо нөлөөлөл байхгүй болчихвол үн бол огцон бас унж болох эрсдлийг дагуулах нэг хүчин зүйл бол энэ ипотекийн одоо зээл олголт байгаамаа. За тэгэхээр ипотекийн одоо зээлийн үлдэгдэл бол 12 их 80 төгрөгт бол хүрсэн байна. Одоо энэ оны одоо өнгөрсөн 4-р сарын байдлаар. За энийг бол энэ цэнхэр одоо шулуунаар харуулж байна. За нөгөө талдаа доор нь байгаа ногоон бол шинээр одоо ипотекийн зээлийн үлдэгдлийн өсөлтийг харуулж байгаа. Тэгэхээр энэ маань бол ингээд ногоон графикаас харахад бол өсөд байна. За ипотекийн зээлийн үлдэгдлийн өсөлт гэдэг маань юу хэлж байгаа вэ гэхээр өмнөх сарын үлдэгдэл нэмэх нь тухайн сарын зээл олголт, хасах нь тухайн сарын зээл төлөлт, тэгээд энэ сарын үлдэгдэл. Тэгэхээр энэ сарын үлдэгдлээс өмнөх сарын үлдэгдлийг хасчих байгаа гэсэн. Тэгэхээр цэвэр дүнгээрээ буюу дунд нь юу байгаа вэ гэхээр зээл олголт, зээл төлөлт. Тэгэхээр зээл олголт нэмэх, зээл төлөлт хасах энэ хоёрын зурүүгээр одоо энэ ногоон график илэрхийлэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ өсөд байна гэдэг маань ямар ч байсан зээл олголт бол нэмэгдээд байна. Зээлээ бол олгож чинь, зээл олголт бол нэмэгдээ байгаа юм байна гэдэг хэлж байгаа. Энэ ногоон график маань харин ингээд тогтвортой өсөж чадахгүй ийм үйлдэлтэй байгааг та бүхэн харж байгаа юм. Зарим сард айгүй өндөр, зарим сард бага. Тэгээ явж явжсэн айгүй өндөр, тэгээ явжсэн багасаад ингээд ийм үйлчлэлтэй байгаа. Тэгэхээр энэ маань бол өсөхгүй байна гэдэг маань нөгөө 8% зээл, 6% зээлд авах хүсэлтэй байгаа олон одоо иргэн банкн дээр ингээд дугаарлаад ойчрлцсан байгаа боловч их усүр нь өөрөө хязгаартай байна гэсэн үг. Тэгэхээр их усүр нь өөрөө юм хязгаартай байгаа учраас гол асуудал нь юу вэ гэхээр үнийн өсөлт бол удаашрна гэсэн. За энэ нь бол мэдээж хэрэг шинээр байр авах гэж байгаа одоо хүмүүсийн хувьд бол үн баг удаан өснө гэсэн санаа. Нөгөө талдаа бас сөрөг юм нь юу вэ гэхээр удаан хүлээнэ гэсэн үг те. Одоо банкн дээр ингээд ойчрт ороод банкуд дээр ээлжих хүлээгээд ингээд байж гэнэ гэсэн. Тэгэхээр банкуд дээр бол дугаарлалт нэмэгдсэн байна. За тэгээд нөгөө талаасаа их усрийнх нь зээл олголтын хэмжээнд хязгаартай байна. Тэм учраас банкуд дээр очир нэмэгдсэн байж байна. За ингээд засгийн газрын зүгээс бол ипотекийн банк байгуулах тухай нэг ярьжсэн өнгөрсөн өмнөх засгийн газрын. За тэгээд энэ яриа бол чимээгүй болсон. За тэгээ одоо ойрын хугацаанд бол ипотекийн зээлийг их усрыг нэмэгдүүлэх гэдэг юм тодорхой шийдэл бол байхгүй байна. За тэгвэл ямар ч байсан ингээд нэг тодорхой хэмжээнд зээлийн одоо их усрыг бий болгоод ингээд олгоод байна. Тэгэхээр энэ маань бол юу хэлж байгаа вэ гэхээр ямар ч байсан одоогийн энэ үнийн өсөлт болвол энэ олдоц баг байгаатай холбоотойгоор эрэлтийг багасгachж байгаа учраас үнийн өсөлт бол удаан хэвээрээ одоо энэ жилийн хувьд жишээлбэл одоо энэ эдийн засгийн макро нөхцөл байдалтайгаа уялдаад унах тал руугаа үн бол ийм төлөвтэй байна гэж хэлж болохоор байгаа юм. За гэхдээ нөгөө үн унна гэхээр нийтээр нь ойлгож болохгүй тийм ээ. Энийг бас энэ онцолж хэлэх хэрэгтэй. Тодорхой ийм одоо төсөл байршлуудад
тодорхой нөхцөл байдал. Нөгөө миний түрүүч ярьдаг цэцэрлэгтэй, сургуультай тийм үү. За тэгээд үйлчлэгээтэй, ойрхон, гоё байршилтай, ногоон байгууламжтай. За энэ төслүүд бол үнэн төдийлөн унахгүй. Байршил нь одоо юу гэх юм те зах угаач гэдэг юм уу. За ингээд саяны ярьсан орчнууд нь бол нэг нэгээр ингээд бүрнээрээ байхгүй, нэг хоёроор алаг цог байгаа ч гэдэг юм уу. За энэ нөхцөлд бол мэдээж хэрэг үнэн бол унах ийм нөхцөл байдал суураараа бүрдээд эхэлнэ гэдгийг онцолж хэлье. Тэгэхээр та хаана ямар одоо байршилтай ямар төсөл хөрөнгө авах гэж байгаагаас хамаарат амьдрах гэж байгаагаас хамаарат эсвэл хөрөнгө оруулах гэж байгаагаас хамаарат үнийн өөрчлөлт бол янз бүр байна. Гэхдээ барилгын компаниуд, үйл хөдлөлийн компаниудын хувьд бол өнгөрсөн 1, 2, 3 жилийн өмнөхтэйгээ харьцуулахад танд бол одоо маш таатай саналыг бол өгнө. Жишээлбэл бартер дийч гэдэг юм уу. За жишээлбэл хугацаагаа ингээд сунгаж болно. За жишээлбэл хүүгүү зээл авч болно ч гэдэг юм те. Ингээд илүү таатай нөхцлүүд. Жишээ нь үн айхтар доошоо ундгуумаа гэхэд таны худалдаа алдыг дэмжсэн тийм таатай нөхцлүүдийг бол барилга хөгжүүлж байгаа, үйл хөдлөл хөгжүүлж байгаа компаниуд маань бол санал болгоод эхэлсэн байгаа. Цаашдаа ч гэсэн илүү санал болгоно гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр бол орон сууц авах гэж байгаа хүмүүс маань бол одоо тохироогоо зөв хийж байх одоо шаардлагатай болж байна гэсэн. За ямар ч байсан бол үн ингээд өсөд тэр чигтээ ингээд өсөд алга болчооргүй ийм одоо ипотекийн зээлийн их усүрийн хэмжээ нь өөрөө хязгаартай байгаа учраас үн бол нэг хахтар өсөд алга болчооргүй байна. Нөгөө талдаа бол хэрвээ энэ тоо хэмжээ хэрэг буурах юм бол зээл олголт буурах юм бол харин үн бол илүү одоо өндөр хуваар унах ийм нөхцөл байдал үүснэ гэсэн үг. За тэгээд ипотекийн зээл бол одоо хамгийн эрсдэл багтаа зээлэдэг. За 12 их 80 төгрөгнөөс бол 168 тэрбум төгрөг хугацаа итэрсэн байна. За нийт зээлд эзэлж байгаа хувь нь бол 1% байна. За ингээм хамгийн чанартай зээлд ингээд ордог. За тэгэхээр ногоон график бол бит хэмжээгээр нь хугацаа итэрсэн зээлийг харуулж байна. За цэнхэр график бол нийт зээлд эзлэх хувь хэмжээг харуулж 1% дээр байна. 1% орчимд ингээд хэлбэлцээд байгаа. За тэгэхээр банкуудын хувьд бол энэ зээлийг бол олгох дуртай. Тэгэхээр их усүрнэл байх юм бол банкуд бол олгоно. Харамсалтай нь их усүр нь хязгаартай байна. За энэ их усүр нэмэгдэх ойрын хугацааны боломж болцоо байхгүй. Харин хасагдах эрсдэл бол байгаа. Тэгэхээр энэ их усүр өөрөө хасагдаад эхлэх юм бол бодит худалдаа авах чадвартай ипотекийн зээлд хамрагдах иргэдийн одоо бодит эргэлт бол буурна. За энэ нь өөрөө удаан үргэлжлэх юм бол орон сууцны үнийн уналтыг бол өдөөж өгнө гэдгийг бол хэлэх нь зүйтэй. Тэгэхээр бүгдээрээ энэ сар болгоны ипотекийн зээл олголтын энэ статистик тоо мэдээллийг бас тогтмол харж яах нь өөрөө таны одоо авах гэж байгаа үйл хөдлөлийн үн цэн одоо цаашаага ойрын саруудад ямар байх юм өсөх юм уу эсвэл одоо хэмдэх юм эсвэл унахаар байгаа юм уу те гэдэг ийм сигнал хинт дохиог авах юм боломжийг бол энэ тоонуудыг ажигласнаар бол харах боломжтой шүү гэдэг л. За тэгээд дараагийн слайдн дээр бол шинээр ашиглалтанд орсон орон сууцны одоо энэ тоо байгаа. За тэгэхээр яасан байдаг вэ гэхээр 2003 онд жишээ нь жилд нэг 1478 орон сууц ашиглалтанд орж исэн байна. За ингээд 2012 он гэхэд жилд 11 мянган орон сууц ашиглалтанд ордог гэсэн бол 2013-14 он гэхэд жилд 23 мянган орон сууц ашиглалтанд ордог болсон. За энэ бол анхны нөгөө 8% зээл одоо 2013 онд батлагдаад тэгээд 8% их усүр анх гараад тэгээд одоо олон хүн нэг дор богино хугацаанд энэ орон сууц худалдаа авах боломжтой болсон. За энэний үр дүнд энэ орон сууцны одоо ашиглалтанд орсон орон сууцны тооч өссөн, дээрээс нь үнч бас өссөн ийм нөлөөллийг бол авчирсан. За ингээд буцаад энэ том цуглагдсан байсан эрэлт ингээд дуусгангууд зээл олголтод буураад багасаад ирэнгүүт буцаад ашиглалтанд ордог орон сууцны тоо бол 13 мянга руу 2018 он гэхэд 13 мянга руу буурсан байна. За ингээд 25 онд бол 25 мянга болж дахиад шинэ дээд рекорд бол тогтоожээ. За тэгэхээр энэ юу хэлж байна вэ гэхээр 2020 оноос хойш ингээд орон сууцны үнч өөрөө тогтсолтгүй өсөд ирчихэж байгаа учраас хүмүүс амьдрахаасаа гадна үйл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийж тэндээс ашиг хүртэх сонирхол маш их нэмэгдсэн. За энийг мэдэрсэн үйл хөдлөлийн компаниуд бол шинээр орон сууцны төслүүдийг маш их хэрэгжүүлсэн. За жишээлбэл одоо Ярмаггийн одоо орчин байна. За тэгээд энэ хотын төвийн янз бүрийн
шин төслүүд байна. За яг хуу ярмаг болвол мэдээж хэрэг нөгөө яг хүн амынхаа тэр одоо өсөлт эрэлт хэрэгцээг дагаад тийшээ хотод хийлсэн. Тэгвэл тэр дотор дахиад л үл хөдлөлийн үнийн өсөлтөөс ашиг олох зорилготой хөрөнгө оруулагч нар болвол бага хувийг болвол эзэлж байгаа учраас эрэлт бол өссөн. Үн өсөд ирэхээр барилгын төслүүд ашигтай болж эхэлсэн. За ингээд барилгын төслүүд ашигтай болж учраас араасаа барилгын төслүүд эхэлсэн. Ашиглалтанд орж байгаа орон сууцны тоо 2018 он 13 мянга гэсэн бол одоо 25800 өнгөрсөн онд 25817 орон сууц одоо ингээд ашиглалтанд орчиж байгаа юм л. Тэгэхээр энэ барилгын салбарын нэг юм одоо онцлог байгаа. Юу гэхээр энэ эрэлт нийлүүлэлт нь яг ингэж богино хугацаанд хоорондоо ингээд матч хийдэггүй, нийлдэггүй. За энэ юу гэлж ийм гэхээр үн ингээд огцом өсөд ашигтай болоод ирэнгүүт эрэлт нь эхлээд үсэж байна. Тэр эрэлт нь үүсээд ингээд явж байгаа араас нь маш олон төслүүд араас нь баригдаж орж иж нийлүүлэлтийг араас нь нэмж өсгдөг. Ингээд эдийн засаг унаад тэр эрэлт нь буцаад саарад эхлэнгүүт эхлэх тэр мөчөд нөгөө араас нь баригдаж эхэлсэн том бүтээн байгуулалт орон сууцнууд чинь ашиглалтанд ороод нийлүүлэлтийн илүүдэл үүсгэждэг. Эрэлт нь унчаад хахад нийлүүлэлтийн илүүдэл үүсгэждэг. За яг энэ нөхцөл байдал бол миний харж байгаагаар бол энэ 24 оноос эхэлсэн 25 онд байна, 26 онд ч гэсэн үргэлжлэнэ гэж харж байгаа. Жишээлбэл Сэлб дид төв дээр одоо 27 он гэхэд 8565 орон сууц шинэ ашиглалтанд орохоор байна. За өмнөх одоо хотын дарга ярьжсэн бол ийшиг бол энэ төрийн албаа багчдыг одоо нэлээд хөнгөлөлттэй юм нөхцлөөр болвол ингээд оруулах юм шиг байна. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө том стандарт зэрэглэлийн одоо тэ орон сууц яг нөгөө нэг 8%, 6% зээл авдаг хүмүүсийг жишээлбэл шууд ийшиг ингээд чиглүүлээд аваа авчиж байгаа байхгүй. Тэгвэл энэ төслөөс үл хамааралтайгаар стандарт зэрэглэлийн орон сууц хэрэгжүүлж байгаа тэр төслүүд яах юм те? Хинд бүтээгдэхүүнээ заах юм гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр 22 оноос хойш 4 оныг дуустал манай эдийн засгийн энэ эрчимтэй өсөлтийн үр дүнд бол орон сууцны үн бол өссөн. За орон сууцны үнийн өсөлтийг харсан одоо бизнес орон сууцны компаниуд бол араас нь ингээд орон сууцнууд нэлээд их барьж бүтээн байгуулалтуудыг хийсэн. Гэтэл 24 оноос 24 оны 20 дугаар хагасаас 25 26 гээд эдийн засаг буцаад унчаар нөгөө эрэлт маань өөрөө хомигдоод алга болчих. Гэтэл сүүлдэж эхэлсэн нөгөө барилгын төслүүд чинь ашиглалтанд ороод байгаа гараараас. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хэмжээний ийм нийлүүлэлтийн илүүдэл бол одоо энэ зах зээл дээр бол үүсчээд байна гэж бол харж байгаа. Тэгэхээр энэ нийлүүлэлтийн илүүдэл чинь энэ онд үргэлжлэх боломжтой. Эх онд ч гэсэн үргэлжлэх боломжтой. Гэтэл эргээд нөгөө худалдаа авалт бодит эрэлт үүсгэж чадж байгаа худалдаа авагч нарын маань бодит худалдаа авах чадвар нь өөрөө эдийн засаг унтсан учраас дагаад унтсан. Эргээд эдийн засаг сэрхийг хүлээнэхээр дахиад 1 жил, 2 жил, сайнаар бодоход 1 жил шүү. 2 жил, 3 жил шаардлагатай болж байгаа. Тэгэхээр яг энэ эрэлт нийлүүлэлтийн зөрүүн дээр бол энэ үнийн одоо тодорхой хэмжээний уналт бол орж ирээд тэгээд эргээд эдийн засаг өсөд ингээд 3-5 жилээр ингээ харах юм бол буцаад орон сууцны үнэ өсөлт рүүгээ буцаад орох. За ийм одоо нөхцөл байдал бол үүсэж байна гэж бол шинжиж явд бол харж байна. За тэгээд сая энэ хүртэл бол бүгдээр энэ үнийг нэлээд ярьлаа. Тэгэхээр одоо бол энэ Монголд үүсэж байгаа энэ орон сууц ингээд захиалаад хүмүүс мөнгө өгчдөг. Гэтэл орон сууцанд орч чаддаг. Лөөрд болчдөг. За эсвэл нөгөө цаг хугацаанд бүр хитэрчдэг. За ингээд дандаа ийм хохирол маш их бий болж байна. Олон мянган хүмүүс энэ орон сууцны захиалга өгөө тэрнээс хохирсон кейсүүд одоо энэ сошиал сүлжээгээр дүүрэн байна. За тэгтэл жишээлбэл гадны оронд яаж юм гэхээр за Дубай жишээ. Ягаад Дубай үл хөдлөлийн зах зээл ийм амар мундаг өссөн хөгжсөн гэхээр тэр хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийг маш сайн хамгаалдаг эрхцүү орчид байгаа байхгүй. Жишээлбэл би нэг л зүйл дуртай л. Дубайд жишээ нь хамгийн багадаа тухайн барилгын төсөв төртгийн 20% гаргаснаа баталгаажуулсны дараа хүмүүсээс захиалга авдаг. Тухайн нөгөө үл хөдлөлийн компани. Гэтэл манай тийм байна уу байхгүй. Захиалгын орлогоо хүмүүсээс аваад эскро дансанд байршуулдаг. Эскро данс гэдэг нь энэ Дубайн хотын захиргааны одоо контрол байдаг данс үйт юм бэл. Тэр дансанд байршуулдаг. Тэгээд
тэр дансан дах мөнгөө банкнда үзүүлж хагаад банкнаас зээл авч ажиллаа хийж байшингаа барьчаад цэснийхаа дараа нөгөө эскорт донсонд байгаа мөнгийг банкныхаа зээл рүү хаах байдлаар ийм схемээр явдаг. Тэгэхээр жишээ нь манад энэ байна уу байхгүй. Манад яаж юм гэхээр хүмүүсийн мөнгийг авлаа энэ төсөлт хийн гэж мөнгөний авчаад тэр төсөлд авчиж хийчихдэг. Эсвэл ийм төсөл байна гэж авчаад машин аваад унцдаг ч гэдэг юм те. Ийм зохицуултгүй. Иннээс болоод жишээлбэл маш олон хүн Монгол ингээд хохирж байна. Энийг яах ёстой юм бэ те. Бид нар зөвхөн үнээс гадна энэ чанарын асуудлыг, энэ аюулгүй байдлын асуудлыг, энэ эрсдлийн асуудлыг яаж шийдэх ёстой. За бас нэг кейс байна. Америкийн кейс. Жишээ нь Америкт бол яаж юм гэхээр барилгыг барих явцад нь шүү. 6-аас 7 хяналтын ажилтны ирээд гүйцэтгэл бүр дээр нь явц бүр дээр нь хяналтаа хийчихэд яваад өгдөг. Тэгэхээр эхний хяналтын ажилтны ирлээ, хяналтаа хийлээ, болж гин цаашаа ажиллаа өргөжлөлөө, хоёр дахь ажилтны ирлээ, болж гин цаашаа ажиллаа хийлээ, өргөжлөлөө. Ингэж явсаар хагаад байшин дуусахад одоо тэр байшин маш хурдан ашиглалтанд ордог байх жишээ. Дээрэс нь одоо буруу, тэ чанаргүй одоо баригдсан барилга гэдэг асуудал үндсэндээ байхгүй болчихгоо. Тэгтэл Монголд яаж юм гэхээр бүхэн баригдад дуусны дараа улсын комиссн ирээд шалгадаг. Тэгээд одоо нэгэнд буруу барьсан юм одоо яах вэ? Нураах уу? Яах вэ? Тэ ингээ асуудал үүсдэг. Тэгэхээр жишээ нь Америкт бол одоо ийм байдлаар ингээд энэ асуудлыг шийдсэн байна. За барилгын гадна өнгө төрхөө сонгоход хүртэл дүрм журамтай байгаа байхгүй юу? Жишээлбэл тэр Орионы одоо нийтлэг өнгөтэй ижлэхэн төстэй өнгөөр л будна. Кодтой будна. Гадна будгийнх нь өнгө нь бүр кодтой. Дуртай өнгөөрөө будаж болохгүй. Ингэснээр хотын өнгө үзэмж хүртэл сэргиждэг. Манад бол дураараа тий. За тодорхой засваруудыг зөвшөөрөл авч хийдэг Америкт бол. Жишээлбэл байшин доторх одоо энэ ханаа ингээд нураяа. Эсвэл энэ цонхыг нэмээд 2 цонх болгочихё. Эсвэл энэ 2 цонхыг нийлүүлээд 1 цонх болгочихё. Энтергээд ингээд ийм жишээлбэл өөрчлөлтүүдийг хийхэд Америкт яадаг гэхээр зөвшөөрөл авдаг захир нөгөө хотын захиргаанаас. Тэгээд тэрнийхээ дагуу тэр засвараа хийдэг. Дураараа тэгж хан ман нураадаггүй. Яг нь болно л доо мэдээж нурааж болно. Өөрсдийнхөө хүснээрээ нураагаад ингээд засаж болно. Гэхдээ дараа нь тэр барилгаа ингээд зарах үед нь өөр нэг хүнд зарах үед нь зөвшөөрлгүйгээр ийм засварууд хийсэн байна гэд нөгөө барилга маань зарагддаггүй. Үн цэн нь ундаг. Эсвэл одоо хар аргаар зарж бас болно л доо мэдээж. Тэгэхээр тэр нь эрсдэлтэй болоо явчихдаг. Тэгэхээр энэ мэтчлийн одоо жишээ нь миний судалсан одоо хоёр орны одоо энэ зах зээл дээр нь очиод судалгаа хийж үзсэн. Америкт судалгаа хийж үзсэн. Чикаго, Сан Франциско хоёр хот дээр үйл хөдлөлийн судалгаа хийсэн. За Дубайд сая Даны өмнө оны өмнө очиод бас судалгаа хийсэн. Ингээд харахад бол жишээ нь энэ хоёр улсын хувьд бол ийм ингээд зохицуулт хийцэн байна. Тэгээ бид нар яагаад энэ 30 жил болж иж ягаа хийдгүй энэ хүмүүс ягаа ингээ хохироод байх хэвээр. Энэ дээр бол маш том одоо реформ хийх шаардлагатай байгаад байна. Яг тэгэхээр энэ бол хүний амьдралын чанарын асуудал, аз жаргалын асуудал, дээрээс нь маш том хөрөнгийн үн цэний асуудал, Монгол хүмүүсийн хөрөнгийн хуримтлалын асуудал واخхой. Тэгэхээр энэ дээр ийм одоо байдлаар цаашаа бид бол явж болохгүй нэ гэдгийг бол эцэст нь хэлмээр байна. За тэгээд зочны хэсэг дээр одоо мэрэгжлийн одоо энэ зах зээл дээр нь 20 орчим жил ажилласан одоо үйл хөдлөлийн хөгжүүлэлт хийдэг компани захиралтай ярилцсан. За мэдээж бас үнийн одоо өсөлт уналтын талаар ярилцсан. За мөн энэ эрсдлийн асуудлуудыг яаж шийдэх ёстой юм бэ гэдэг талаар бас өөрийнх нь дүгнэлт туршлагаас хуваалцах болно. Баярлалаа. За зөвчтэй нэвтрүүлэг маань зочны хэсгээр үргэлжилж байна. За энэ удаагийн зочноор Улаанбаатар Asset Management компани гүйцэтгэх захирал Монсор захирал хүрэлцээсэн урилга авч ирсэн баярлалаа. Баярлалаа. Та бүхэн нэвтрүүлэгтээ урьж оруулж байгаад бас баярлалаа. За тэгэхээр Улаанбаатар Asset Management. Тэгэхээр сүүлийн үед ер нь Asset Management-д маш их болсон байна л да. Тэгэхээр танай хувьд одоо яг юугаараа ялгаатай вэ? Бусадтай одоо Asset Management компаниудаас чиглэл үйл ажиллагааны чиглэл түүх гэдэг талаас. За asset management гэдэг англиар бид нар хэлээд байна. Монголоор энэ бол хөрөнгө оруулалтын менежментийн компани. За хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2013 онд
хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдаад за тэгээд анх энэ төрлийн үйл ажиллагаа бол эхлэх болцоо бий болсон Монгол улсад. За тэгээд манайх бол 2015 онд тусгай зөвшөөрөл авсан санхүүгийн зохицуулах хорооны одоо зохицуулттай ийм хууль итгээд явж байгаа. За бидний хувьд бол сүүлийн 16 жил яг энэ үйл хөдлөлийн салбарт тэр тусмаа хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа. За тэгээд ер нь хөрөнгө оруулалт хийгээгүй ч юм уу хөрөнгө оруулалттайгаа ажиллаагүй жил гэж огт байхгүй. Одоо 2010 оноос хойш гэсэн үг л дээ. Тэгэхээр ингээд ярих юм бол одоо үйлчлэгээ, орон сууц тийм ээ худалдаа авч гэдэг юм ингээд зөндөө олон янзын юм төслүүд рүү хөрөнгө оруулалт хийгээд ингээд яваад ирсэн юм туршлагатай байгууллага. Тэгэхээр чин өлөөдхийн төсөлд хөрөнгө оруулдаг гэсэн үг тий. Янз янзын зорилтын төслүүдэд хөрөнгө оруулаад тий. тэргээ дуусгаад зарахын зараад түрээслийн ингээд менежментийг хийгээд явдаг гэж. Гол зорилго бол хөрөнгө оруулагчдаа Монгол улсын одоохондоо бол Монгол улсын үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрээс ашиг орлого олж өгөх зорилготой ийм л компани байна. За 2022 оноос хойш тасалт хөрслөө шүү дээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд бол үйл хөдлөх шиг сайхан гайхалтай хөрөнгө оруулалт байсангүй. Бүх одоо бусад хөрөнгө оруулалтын өгөөжийг давсан байсан. Чин одоо ингээд үнэн унаад байна л та. Тэгэхээр энэ юу н цаашдаа дахиад унах уу? За манай байгууллагын хийсэн судалгаагаар бол бид нар энэ үйл хөдлөлийн үнийг бол цаашдаа унахгүй гэж бодож байгаа. За яагаад тийм аргументтэй байна вэ гэхээр бид нар суурь шалтгаан ахтаас нь харах хэрэгтэй. За өнөөдөр Улаанбаатар хотод маань одоо бараг 2 сая их хүн байна. За энэний маань инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Одоо орчин үеийн бидний эрдээр энэ орон сууцнд амьдарч байгаа хэсэг нь бол нэг 50% жоохон даваад байж байна. За үлдсэн хэсэг нь бол гэр хороолт тийм ээ инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй юм орон сууц одоо үйл хөдлөхөд амьдарч байгаа. За тэгэнгүүт одоо ямар асуудал үүсэж байгаа нөхлөөр тэр хүмүүс маань орчноо сайжруулах шаардлага угаасаа байгаа. За таасаа хэллээ энэ сүүлийн 3 сард ингээд үн унаад байгаа юм шүү гэдэг. За хэрвээ бид нар энэ Улаанбаатар хотынхаа том дөрвүүдийг харах юм бол энэ орон сууцны өнгөрсөн жил гэхэд нийтдээ 14.2%-аар өссөн байлээ. 2025 оны хувьд. За энэ маань юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээр эрэлт өөрөө аяг өндөр байгаа тийм. Эрэлтийг дэмжсэн бодлогын зохицуулалт ч гэдэг юм уу тийм ээ санхүүгийн гаргалгаанууд байна уу гэвэл манай дээр яг өнөөдөр өсөж байгаа тааруу байгаа тийм. За нэгдүгээрт хоёрдугаарт үн өснө гэдэг аргументыг бол одоо би 2010 оноос хойш ирнэ ярьж байгаа. За энэ юутай холбоотой вэ гэхээр манай Монгол улсын маань эдийн засгийн тэргүүлэх чиглэл бол уулуурхаа. За тэгээ та бүхэн мэдж байгаа. Одоо бол энэ уулуурхаа бид нар хуулиндаа бол шинжилэл оруулах гээд явж байгаа тийм ээ. За энэ маань өөрөө эргүүлээд юу болох вэ гэхээр 2010 онд бид нар Монгол улсыг гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд Дубай шиг болно гэж одоо тухайн үед бодсон. За гадны хөрөнгө оруулалтанд нэлээд орж ирсэн. За итгэл бол нэлээд их өндөр байсан. За тэгээд хэрвээ ингээ 10 оноос өнөөдөр ингээ 26 он хүртэл харах юм бол нийт орон сууцнд ингээ орсон одоо шинэ гэр бүл за энэ Улаанбаатар хотод шилжиж орж ирж байгаа энэ хүмүүс ч гэдэг юм уу эдний тоог харах юм бол нэлээд тийм өссөн тоо харна. За энэ хооронд өшөө ипотекийн бодлого буюу одоо бидний нөгөө орон сууц худалдаж авахд зээлийн бодлого маань зөвхөн арилжааны банкны өөр их усүр байсан бол за энэ ч бол хөтөлбөр гарч ирээд тийм ээ анх бол 8% байж байгаа. За сүүлдээ бол энэ 6% болоод за одоо энэ жил хуулийн төсөл нь бол сая яригадад орж ах шиг байлээ. Энэ маань илүү одоо бүр ангилаа тийм ээ 6 руу нь хийн орохын 8 руу нь хийн орохын 80 м2-т нь хэн байх ингээд нэлээд юм ангилаад байгаа онсын бодлого явах гэдэг. Тэгэхээр энэ бүх бодлогын үр дүнд бид бол үн бол тийм айхтар унна гэж бол бодохгүй байгаа. Би болохоор унал гэж бодох юм. Яг тэгэхээр би бас аргументтэй шалтгаан л. Жишээлбэл яг энэ нөгөө нэг юу шүү. Одоо унахгүй байгаа нь ер нь бол стандарт зэрэглэлийн орон сууцыг л яриад байгаа шүү дээ тийм. Тэр нөгөө өндөр зэрэглэлийн байшингууд орон сууцнууд бол тусдаа зах зээл өөрөө худалдаа авах чадвар нь тусдаа ингээд шал өөр юм байгаа даа. Зүгээр тэрэн дээр бол тэгтээ ингээд нөгөө зарагдах хугацаа бол уртсан байна. Жишээ нь хэдийгээр өндөр зэрэглэлийн орон сууцнууд байгаа ч гэсэн зарагдах хугацаа удаширсан ийм статистик бас харагдчихлаа. Тэгэхээр ер нь энэ зах зээл өөрөө бол хүлээлтийн байдалд орсон байна гэж бол харагдаад байгаа. Нөгөө талаас яг стандарт орон сууцсан дээр бол яг юу харагдаад байна гэхээр чинь одоо энэ сэлб дэд үгээд энэ ч одоо хэдэн ч мянган айлын орон сууц ингээд орох гэдэг юм тий. За эн чинь өөрөө нийт нөгөө төрийн албан агчтайгаа илүү ингээд илүү аваад явчих واخ тийм үү. За тэгээд тэнд нөгөө талд нь таны сайн хэлдэг янз бүрийн зээл мэл ингээ гаргаад тийшээ нөгөө гол нөгөө эрэлт
тийм маань бас нэлээд гол хэсгийг нь бол тийш нь аваад явчих гээд байна л та гэж хараад байна. А дээрэс нь инфляцийн асуудалтай инфляц нэмэгдэж байгаатай холбоотой иргэдийн худалдаа авах чадвар бол муудаж байна. Орлого бол инфляцаас давж өсөхгүй байна. Жишээ нь махны үн гэлтэхэд. За намар одоо гурилын үн өсгөр байна. Тэр нийт ер нь энэ одоо гол масс зах зээл чинь өөрөө бол худалдаа авах чадвар улам муудаад байна шүү дээ гэдэг. За нөгөө талд нь сая тэр ипотекийн зээлийн үйлдвэрлэл өнгөрсөн оноос бол 200 тэрбумаар өссөн байна. Их өсвөр байхгүй. Их өсвөр байхгүй. Тэ. Тэгэхээр чи эн чинь унах юм шүү. Эсрэгээрээ та одоо юу гэдэг ингээд нөгөө энэ зах зээл дээр ажилладаг учраас хамгаалаад байгаа юм шүү. Унахгүй гэж. Яг мэдээж хэрэг энэ өөрөө эргүүлээд би бол яг цэвэр хөрөнгө оруулалт санхүүдлаас нь харж байгаа. За тэгэхээр том массаараа харахад энэ үнэнд нөлөөлж байгаа маш олон юм байгаад байгаа л да. За нэгдүгээр тэгэхэд одоо ингээд сая энэ ойрхот орнуудад босон үйл явдлаас болоод бид нар одоо түлшний үнэгээд тийм ээ одоо энэ барилга угсралтанд гол нөлөөлөх одоо орцуудын нэг маань энэ яалтчгүй шатхуун тослох материал байгаад идэг. За тэгээд эргүүлээд нөгөө талдаа инфляцийн ажлын хөдөлмөрийн хөлсийг бас ингээд энэ чинь дээш нь өргөж өгч байгаа тийм ээ. За тэгэхээр энийг ингээ харахаар энэ одоо миний хэлээд байгаа энэ өсөлт гэдэг маань энэ барилгын компаниуд амар өндөр ашиг олох гээд үнэ нэмээд байгаа ч юм уу тийм огт биш ээ. Энэ зүгээр л инфляцсандаа ширэгдээд явж байгаа л үзүүлэлт. Хэрвээ бид нар ингээд буцаад 2014-5 оны тоо руу харах юм бол яг энэ орон сууцны үн маань доллараар хэрвээ номиналдад бодох юм бол их айхтар өсөг байхгүй юу. Тэгэхээр ингээ яг бодохоор долларын ханш тэр үед ямар байсан? Тийм ээ өнөөдөр доллар чинь тэгээд тэр гадаад хөрөнгө оруулагчтай хамгаалчихсан. Тийм ээ тий. Гэхдээ ингээд нөгөө хөрөнгө оруулж байгаа хүн чинь доллар байна уу төгрөг байна уу ялгаагүй альгүйрэн ч гэсэн нөгөө жинлэл харна л та. Яагаад тэгэхээр та өнөөдөр доллар дээр хөрөнгө оруулалт хийсэн бол өгөөж нь ямар байх вэ? Үйл хөдлөх рүү хийсэн бол өгөөж чинь ямар байх вэ гэдгийг хүн заавал харна л та. Тэгэхээр харин ер нь ядаж энэ жилдээ унах юм биш үү гэдэг одоо зүгээр. Яг ер нь бол одоо үйл хөдлөх бол угаасаа л өсдөл хөрөнгө оруулалт л та тий. Одоо энэ ихэнх орнуудад тий. Одоо за яг хятад бол унадах шиг юм даа. Гэхдээ тэр нөгөө хөдөө орнуудад л руугаа тий. Яг нөгөө мөн хотын төмөвд бол бүрэл хүнтэй л болоод байгаа шүү. Гэхдээ ер нь бол мэдээж үйл хөдлөх бол маш одоо найдвартай хөрөнгө. Тэрэндээ бол бүгд санал нийлэх байх. Би ч санал нийлж байна. Зүгээр ядаж энэ 5 жилийн нөө өсөлтийн чинь араас 1 жилийн тий энэ эдийн засгийн нөхцөл байдал удаашрал инфляц асуудал тий даймаатай чи ингээ холбоотойгоор 1 жил ядаж ундаг юм уу? Яг ингээд түүхээ харах юм бол сүүлийн 15 жилийн хугацаанд бол удаашрж исэн үе нь юу байсан гэхэлэр манайх энэ уул уурхайн салбар маань нэлээд орлого багасаад за тэрийгэ дагаад банкуудын маань одоо юу гэдэг зээл нэлээд өмигдаад за тэгээд яг ингээд нэг эдийн засгийн агшилт явагдаад ирэхээр за энэ бол нэг удаашрал нь анзаарэгддэг. Одоо ингээд та бүхэн харах юм бол манай засгийн газрын явуулж байгаа бодлого маань эргүүлээд энэ уул уурхай бизнесүүдэд илүү жоохон чөлөөтэй байлгаа тийм ээ өөрсөнд нь өсөх тэлэх боломжийг олгох гэдэг юм. За тэгээд энэ эргүүлээд нөгөө альва эрсдэл маань боломж байдаг гэдэг утгаараа энэ гадна талд болж байгаа үйл явдал маань эргүүлээд манай уул уурхайн салбар руу хөрөнгө оруулалт татах бас аюул том боломж харагдаж байгаа. За яагаад тэгэхээр манайх нэгдүгээртээ ангалаа. За мэдээж хэрэг манад ингээд улс төрийн эрсдэл гэж аюух яриаддаг ч гэсэн одоо харьцангуй болвол зарим орнуудыг бол харахад зарим орнуудтай харьцуулахад бол манайх бол тэр эрсдэл нь харьцангуй гайгүй одоо 50 баг л та. Тийм маш их 50 болсон. Яг уу та түрүүн бас нэг аргумент дээр хэлнэлээ. Энэ танах үйл хөдлөлийн зах чинь ер нь ингээд айгүй бодиттой гэдэг утгаараа хүн төрөлхтний хувьд бол энэ үйл хөдлөх гэдэг маань өөрөө хамгийн том хоригдлол. Ерөөсөө л одоо энэ 8 тэрбум хүний чинь хоригдлол нь өөрөө нэг 440 орчим их $80 байдаг. Ерөөсөө л энэ ганц бодиттой хоригдлол нь л ерөөсөө юм. Тэгээд дээрэс нь хүний хамгийн сайн ойлгодог юм үйл хөдлөх. Та унтчихдаа үйл хөдлөхөд унтчихдаг, ажиллаа хийхдээ үйл хөдлөхөд ажиллаа хийж идэг тийм ээ. Гэх мэтэнгийн худалдаа авалтаа ихэд үйл хөдлөх дотор авч идэг ч тийм ингээд тийм юмнууд аюух нөлөөлдөг байх гэж ойлгоод байгаа. Окей, тэгэхээр за ядаж үн өсөхгүй байх гэдэг дээр хоёулаа санал нийлчих боломж байна уу? Энэ жил. Та бол түрүүн бол өсгөр манай судлаа гарсан гэсэн. Би бол унах юм биш үү? Үргэлжлээ унах юм биш үү гэд байдаг. Дундаа уулзах хөлбөр байж болох уу? Та юу гэж бодож байна? Болно.
За өнөөдөр энэ жил манай хүлээгдэж байгаа инфляц маань одоо та түрүү хэллээ. За бензиний үнэ яах гэж байна. За махны үнэ өнөөдөр хэд болчиход тийм ээ. За манайх ч өөрөө дэлхийд нэг хүнд ногдох газар нутгаараа бол топ 1-2-т ордог улс. За тэгээд дээрээс нь цэнгэг усаараа бас манайх нэлээд өндөрт ордог. Гэтэл мах нь яагаад ийм өндөр үнэтэй байгаад байгаа. Энэ юу нөлөөлөд байгаа. Тэгэхээр бид нар энэ суурь шалтгаан аягүй сайн харах хэрэгтэй юм байлээ. За тэгээд хэрвээ манад өнөөдөр яг энэ суурь асуудлуудаа шийдэхгүй болвол эдийн засаг удаашраад ажилгүйд нэмэгдээд за уул уурхай экспорт нь байхгүй болоод эхэлвэл би тантай санал нийлнэ. За тэгэх юм бол манай энэ үйл хөдлөлийн зах бол явахгүй. Хүмүүс бол энэ инженерийн нэгдсэн шугам сүлжээтэй орон сууцнд орё гэж бодохгүй. Одооны байгаа хашаандаа одоо юу гэдэг тэгээ гэр бариад ингээд дараагийн өсөлтийг хүлээнэ. Дараагийн өсөлтийг хүлээнэ гэж харах байх. Нэгт. Хоёрт нь гэвэл энэ яг барилга баригдаж байгаа явцад өөрөө дид бүтцийн хувьд зөөлөн болон хатуу дид бүтц гэдэг байгаа. Тэгээ энэ хоёрын хувьд бол өнөөдөр шугам сүлжээ өөр ямар байгаа вэ? Тэгэхээр нийлүүлэлт нь бид нар одоо ингээд бодохдоо замбраагүй бариад ийн гэж бодоод байдаг. Гэтэл яг өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа үрхийн тоо, за тэгээд дээрэс нь орон нутгаас шижиж ирж байгаа хүмүүсийн тоо ингээ харахаар энэ маань өөрөө эргүүлээд яг байгаа хүчин чадалтай яг ингээ баригдаж байгаа орон сууц энэ хоёр маань яг ингээ эрэлт нийлүүлэлтэд хангах ерөөс ямарч болцоог байгаа. Тэгээд одоо ингээд нийслэлээр сая аргаа бараад энэ маш олон жил яригдж байгаа 5 дугаар цахилгаан станцын ажил маань одоо нэг явж байгаа шиг байна тийм ээ. Гэх мэт ингээ өвөлдөө бол одоо бид нар тог тасраад байгаа шүү дээ. Тэгээ энэ тог эрчим хүчний энэ хомсдол гэдэг маань эргүүлээд хомсдолтой байхад шинэ барилга барина гэдэг маань өөрөө угсаа ямарч болцоогүй л дээ. Тэгэхээр байгаа үйл хөдлөх маань нөгөө эрэлтэн гээд байгаад ивэл хүн ам нь өсөд ивэл тэр маань үнэн дагаад явах нь бол ойлгомжтой болов уу гэж бодож байна. За окей. За үнийн асуудлаас хоёлаа шилжээд энэ хэрэг маргааны асуудал дээр бас төвлөрмөр байна. Тэгэхгүй бол таасаа хэллээ нөгөө гол хуримтлал маань үйл хөдлөх шүү дээ гэж тийм. Монголчуудын өмч гэсэн гол хөрөнгө бол үйл хөдлөх байгаа. За гэтэл арай гэж цуглуулсан мөнгөөрөө нэг байр захиалдаг. Нөгөө компани одоо хугацаанд ортгүй нэгдүгээртэй байр нь. Хоёрдугаарт нөгөө мөнгөний өөр юм зарцуулчихдаг. Ланд аваад унцдаг. Эсвэл одоо нэг алтны уурхаар байвч ийчдэг. Тэгээ юу ч байхгүй ч гэдэг. Эсвэл одоо нөгөө казинод чдэг ч гэдэг юм те. Ингээд янз янзын юмнууд дуулдаад л байх юм л та. Тэгээд энээсээ болоод айгүй олон хүмүүс хохирох юм. За тэгээд шүүх цагтаа гэл ингээл явах юм. Нөгөө шүүх цагтаа анч тухардын дүргэн шийдэж байгаа ч юм байхгүй юм. За ингээл одоо Facebook-ийн одоо явж байгаа контентын бас баггүй хувийн ийм асуудал байдаг шүү дээ. Гэтэл жишээ нь би сая оны өмнө Дубай яваад бас судалгаа хийгээд үзсэн л дээ. Тэгэхэд жишээ нь Дубайд бол яаж юм гэхээр нийт төсөлд өртгийнхоо 20% тэр компани өөрөө дансандаа ингээд байршуулж тавьчаад энэ надад байна гэчээд жишээ нь харилцагч хүмүүсээс одоо захиалга авч байгаа хөөг. Тэр хүмүүсээс захиалга аваад ингээд мөнгөө шууд ашиглахгүй байгаа. Тэр төрийн агентлагийн эскро дансанд хийчихэж байгаа. Тэгээд тэрийг ашиглахын тулд энэ талаас банкнаас зээл аваад нөгөө гүйцэтгэлээ барилгаа дээш нь босгож ингэж барьчаад тэгээд би одоо барьчлаа энэ мөнгийг одоо ашиглая гэхээр нөгөө эскро данснаас нь ашиглах эрхийг өгч байгаа буюу нөгөө гүйцэтгэлээрээ харилцагч нөгөө захиалагч нараа мөнгийг хэрэгжилж байгаа хөөг. Тэр хооронд банкнаас зээл аваад тэгэхээр чи ихэнх тохиолдолд бол тэр барилга ер нь дуусаад байгаа хөөг. Банк ард нь санхүүжүүлчихэж байна. Өөрсдөө тодорхой их усөр заавал гаргаж байна. Тэгээд ер нь энэ жишээлбэл Дубай бол яагаад энэ амар хөгжиж байгаа юм бэ гэсэн чинь тэр инвестор протекшнийг их сайн энэ мэтчлэн их сайн хийсэн учраас хүмүүс итгэж байгаа юм билээ шүү дээ. Тэгэхээр яагаад бид нар энийг чинь авч болдгоо юм те. Америкийн кейс энэ те. Барьж их явцад нь мэрэгжлийн хяналтынх нь одоо тэр хяналтынхан хүмүүс нь ирээд суурийн шалгаад, ханы шалгаад, цонхын шалгаад, юу гэдэг дээвэр бүх юм шалгаад, сантехникийн шалгаад дуусахад зөвшөөрөл баг тэр дороо ингээ гарчдаг. 6 шалгалт ирж ийн гэж шүү дээ. Барьж их явцад нь. Манайх болохоор барьж дуусчаад хүмүүс нөгөө мэрэгжлийн хяналтаа хүлээдэг. Тэгээ буруу барьсан бол одоо нураалтай юм биш. За ингээд нөгөө энэ рүүгээ ордог тийм. Тэгээд бид нар одоо 30 жил, 35 жил юм уу 30 жил энэ байдлага ингээд байдлаа. Яагаад энэ юм өөрчлөгддөг юм бэ? Таны туршлагаар.
Нэг хэн өөрчлөх ёстой юм юу? Энэ хөгжил дэвшлийг хэн авчрах ёстой? За бид бол нөгөө санхүүгийн салбар. За санхүүгийн салбар нь өөрөө яг цэвэр юун дээр явдаг, итгэлцэл дээр явдаг. За тэр ямар итгэлцэл вэ гэхээр одоо Монголын за андгаа буузаа гэдэг шиг хилсэн бол юмаа хийдэг. За хэрвээ тэгж чадахгүй байгаа бол энэ яадаг хяналтын механизмууд оруулж ирдэг. За та сая хяналтын 1-2 механизмыг ярьлаа л та. За Америкт бол тэр мэргэжлийн хяналт ч гэдэг юм уу тий. За тэр Дубайд бол escrow данс руу одоо тий өөрийн хөрөнгөө байршуулж штэ тэр барилгыг. За энэ маань өөрөө аливаа улс орон өөр ингэсэн яг уу ингээд хяналтын механизм хэрэгжүүлж байгаа. За 36 жилийн өмнө бол манай улсад бол энэ хяналтын механизмыг мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг байгууллага бол одоо ингээд тийм ээ төр хяндаг байсан. За өнөөдөр энийг хийн хийж байгаа бол хувийн хвшил хийж байгаа тийм ээ. Хувийн хвшил барилгаа барьж байна. За энэ чинь сайн муу янз бүрийн юм болж байна. За тэгээд яг эцсийн үр дүнгийн хэрэг бид нар харах юм бол хүн дээр ямар хохирол очтгоо гэхээр санхүүгийн хохирол очдог тийм ээ. За манай хүн төрөлхтөн ч бол одоо нэг 200 жил санхүүгийн хохирлыг шилжүүлдэг механизмтай болцсон. Тийм ээ. За энэ бол нөгөө даатгал гэдэг нэг юм байгаа. За тэгэхээр мэргэжлийн хяналтад бид нар итгээд санхүүгээрээ хохироод үлдэх үү? Эсвэл бол даатгалд итгээд тийм ээ. Дараа нь тэр нөхөн төлбөрөө аваад тэр барилгатайгаа тийм ээ хэрвээ би санхүүгээ хохиролд учрах юм бол мөнгө олж авах уу гэдэг. За нэгдүгээр хувилбар нь. За хоёрдугаар хувилбар нь юу вэ нөх гэхээр та тэр түрүү оролцогч талыг хэллээ. Шүүхтэр очиод маш их уддаг гэдэг. Шүүхтэр манай дээр яагаад уддаг вэ гэхээр энэ эргүүлээд туршлага асуудал. Хэрвээ бид нар 100 жил яг ингээд 1920 оны Америкийн хямралч гэдэг юм уу тийм ийм юм ингээд үдцсэн байсан бол өнөөдөр магадгүй бид нар энэ дээр манай шүүхийн тогтолцоо маань илүү туршлагатай болсон. Яг л шүүх маань өөрөө шударга шийдэх гээд хоёр талын эрх ашигыг тэнцвүүхээ харах гээд тэгээд тэр нөгөө материал бүрдүүлэгч гэдэг юм ингээ юмаа харж явж байгаа. Тэгээд тэн дээр аягүй хугацаа алддаг юм бол байгаад байгаа. Тэгээд одоо ингээ дав заалдах ч гэдэг юм хэнийг аль нэг тал нь тийм ээ. Ахиж ингээ маргах тохиолдол гарахад ахаал хугацаа ороод идэг. За яг энийг нь бол өөртөө ашигтайгаар бол хэрэгжилж байгаа компани хувь хүмүүс бол байдаг л баг. Гэхдээ энэ ерөнхий том зургаараа харах юм бол энэ тэнцвэртэй байх гэж үзэж байгаа. За хэрвээ шүүхийг шийдвэрийн тэнцвэртэй шийдвэрийг хурдан гаргахыг гэж бид нар бодож байгаа болвол стандартчлах хэрэгтэй. Нэг үгээр л тэр захиалан байруулах гэрээ гэдэг юмыг стандартчлана. За тэгээд санхүүгийн эрсдлийг хаашаа шилжүүлэхийн тэрийгээ бас зааж өгнө. За өөрийн хөрөнгө нь ямар байх хэрэгтэй. Одоо тэр барилга баригдахад зөвшөөрлүүд нь бүгд гарцсан байж ядаж нэг юм гэрээгээ хийдэг ч юм уу тийм. Гэх мэтлэнгийн стандартаа бид нар заагаад өгөх хэрэгтэй. Хэрвээ ингэх юм бол бид нар тэр эрсдлүүд нь өөрөө аяндаа буураад эхэлнэ. За тэгэхээр энэ салбар дээр өнөөдөр бол одоо юу гэдэг суурин дээрээсээ борлуулалтаа хийхэд хүмүүс компанид нэтгээд орон суулийн төлөвлөгөө авж байгаа газрууд маш их байгаа шүү дээ. Тэгж байгаа. Ерөөсөө л тэгж байгаа шүү. Тийм. Туршлагыг харж байгаа. Тийм. Тэгэхээр тэр юунд итгээд ийнэ вэ гэхээр яг түрүүний хэлдэг итгэлцэл нэр хүнд гэдэг нэг байгаад байна шүү дээ. За эднийх бол ямарсан дуусгаад өгөх байхаа гэдэг. Гэтэл дуусахгүй байгаа айлууд байна тийм ээ хүн хохироогод явдаг. Тэгэхээр энэ өөрөө ингээд зах зээл дээр аяндаа тосвсаараа ялгараад чаддгууд нь үлдээд хариуцлагатай хүнд хэлсэн үгэндээ хүрдгүүд нь үлдээд тэгээ чадахгүйнууд нь бол аяндаа ингээд шигшгдэл. Тэгээд тэр хүртэл тэгээ хүмүүс хохироод иж байгаа. Тэр хүртэл түрүүний яг миний асуугаад байгаа санаа магадгүй би төрийн үнээс асуух хэрэгтэй байна. Тэр танаас асууж байгаа. Тэ асуух одоо боломж гарсан дээр. Ер нь энийг хэн ингэж зохион байгуулж хийх хэрэгтэй. Энэ бол нэг талын оролцоо биш ээ. Хэрвээ бид нар одоо ингэ зөвхөн төрлөө хаях гэж байгаа бол энэ бол бас яг тийм шиг. Яг л өнөөдөр зөвхөн төр бүгдийг шийднэ гэж тийм байхгүй л тээ. Төр бол зөвхөн дөрмийн зохиож өгөх байхгүй. Дөрөм зохиогоод байхад одоо юу гэдэг тэр тоглолт явуулж байгаа хүмүүс маань дөрмийн бус явуулаад байх тэр эрсдэл бас байгаа шүү дээ. Гэхдээ одоо жишээлбэл энэ баригдж байгаа барилгыг барьж хахад нь очиод яагаад хянчиж болтгоо. Тэр мэргэжлийн хяналт нь. Бүр бариад дуусаад бүр ингээд буруу тэ асуудалтай хийхээс нь. За яг энийг өөр хүнээс л асуух хэрэгтэй. Би жишээ тайлбарлая л да. Одоо энэ одоо нэг 10-аад жилийн өмнөх кейс. Улаанбаатар хотод одоо энэ өндөр барилгатай холбоотой өргөх машин механизм гэж байдаг. За энэ нэг нийслэлийн хэмжээ нэг 4000 орчим машин механизм байсан баха тухайн үед. Тэгээд тэрийг жил болгон пассвордчулдаг. Шалгаад одоо энэ ингээд ажиллаж болно хүнд аюулгүй гэдгийг
Тэгээ тэрийг тухайн үедээ паспорт жилийн хугацаанд паспортчулдаг хүнийхэн тоо нь 3 билүү 4 мэрэгчлээ. Тэгэхээр 365 хоногт тэр 4 хүн маань яаж яваа тэрийг амжих вэ? Тэгэхээр түрүүний бидний яг ингээд нөгөө боддогоор төр энэ эрсдлийг хаагаад тэр мэрэгжлийн хяналтын одоо байцаагч гэдэг хүн очиж хараад за энэ ингээд болж байна гэд эрсдлийн бүрэн хаагаад ямар нэг юм болохоо тэр хүн хариуцлага хүлээхгүй байхгүй. Одоо санхүүгийн хохирол учраад нь шүү дээ. Тэгэхэд тэр хүн хариуцлага хүлээх. Тэгэхээр бид нар энэ тэр санхүүгийн хохирлыг шилжүүлдэг механизм аягүй сайн хармаар. Тэгээд даатгалын компаниуд ийм хийдэг юм. Хийн шүү дээ. Одоо юу? Хийж байгаа. Юу те? Би бол энийг бол танаас сонсож байна. Хийж байгаа. Одоо манай энэ даатгалын салбарын бол яг энэ дээр барилга өгсөрлөлтийн бүрэн даатгал гэдээ хийж байгаа. Гол асуудал нь тэр чинь гэхдээ захиалагчийг хамгаалсан даатгал биш үстэй. Үгүй тэр төлөвлөсөн даатгал чинь тэр барилгын компани осол аваар гаргуул үстэй. Тэгэхээр одоо та ингээд боддоо таны би бол нөгөө захиалга өгсөн үнийг битээ охиросол. Тий, таны захиалга өгсөн барилга дээр чинь юм нь урчвал таны нөгөө байр авах магадлал чинь байхгүй болчихно үстэй. Одоо тэнд ингээд хин нэгэн яг тийм тэгэхээр зөв ингээд бариад явж байгаа хүмүүс компаниуд бол одоо сайн байна. Мөнгө аваад тэрийг хийж байгаа компани. Би хөл нөгөө мөнгө авчиад ингээд юм хийхгүй байгаа хоцрогод удаагаад байгаа хүмүүс компаниудтай хүмүүс хохиргоод байна л гэдэг байна шүү дээ. Гүйцэтгэлийн баталгаа гэж нэг юм байна. За эргүүлээд одоо юу гэдэг тэр шаардлагатай байгаа санхүүжилтийг гаргах механизмууд байна тийм ээ. Яг л тэр үнэхээр төссөн сайн байгаад төслийн эзэнд өөрийн хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаад байвал магадгүй тэрийг хөрөнгө оруулдаг одоо шинэ механизмууд байна шүү дээ тийм ээ. Тэгээ тэр нь орж ирээд тийшээ санхүүжүүлнэ. За тэр нь өөрийнхөө одоо за бид нар энийг санхүүжүүлж байгаа шүү та нар санаа зовлтгүй гэж хэлж болно тийм ээ. Гэх мэтлэнгийн аяг олон гаргалгаанууд байгаа л да. Окей. За яриагаа хоёулаа нэвтрүүлэхээ сүүлийн асуулт руу шилжүүлээ. Та сая шинэ механизм бол хувилбарууд гэж ярьлаа. Энэ дээр яг одоо магадгүй удахгүй батлагдах гэж магадгүй нэг хууль байна. Үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтын сангийн хууль те одоо rates гэж ярьдаг. Тэгэхээр энийг бол одоо хэрвээ энэ өөрөө ингээд батлагдах юм бол үйл хөдлөхийг бид нар хувьцаа шиг зардаг авдаг болох гэдэг нь л одоо яг Монголын хөрөнгөний бишнес ч гэдэг юм уу. Яг хувьцаа шигтэй 1 ширхгийн 1000 төгрөг ч гэдэг юм уу. За ингээд тухайн хүн нэг 10 сая төгрөгтэй бол том одоо ийм офисын ч юм уу ийм нэг барилганы тодорхой хэсгийг бол одоо эзэмшдэг, хувьцаагаар хэлбэрээр эзэмшдэг ийм одоо хэлбэр рүү орох гэж байна. Тэгэхээр жишээлбэл би бол эндээс юу гэж хараад байгаа гэхээр одоо бол ингээ хүмүүс зөндөл хүмүүс үйл хөдлөх хөрөнгө оруулахыг боддог байх. Гэтэл яг одоогийн нөгөө зах зээлийн боломж нь юу вэ гэхээр заавал нэг бүхэл хөрөнгө авах шаардлагатай байна шүү дээ. Нэг өрөө байр гэвэл одоо 150 сая ч гэдэг юм уу. Тэгэхээр 150 сая төгрөг хүн болгон байхгүй. Тэгвэл энэ байрыг сан болгочвол 1000 төгрөгөөр ч хүн авч болохоор болж ийн л болох гэдэг нь л та. Тэгэхээр энэ маань өөрөө ингээд маш олон хүнийг одоо энэ үйл хөдлөх рүү маш бага одоо нөгөө юугаар босготойгоор хөрөнгө оруулах боломжийг нээж өгөх юм байна гэж би бол нэг талд хараад байгаа. Тэгэхээр энэ талаас нь харахаар бол миний хувьд бол их сайшаа хүлээн авч байгаа. Гэтэл нөгөө талдаа нөгөө одоо жишээлбэл Танай компани те одоо Улаанбаатар хөрөнгөний удирдлагын компани гэж байна те. Танай компани бол доороо сан байгуулад тэр сангаа одоо жишээ бирж дээр гаргаад зарж болох нь шүү дээ. Тэ. За тэр дотор жишээлбэл кейс аваад ингээд дуусаагүй барилгыг тооцож болно гэж байгаа. Үнэлгээ энэ төр хийх юм шиг байгаа. За дээр нь сан дотроо дуусаагүй барилга оруулаад нэмэх нь мөнгө татаад тэгээд rates гэдэг сантаа болоод. Тэгээд нөгөө барилга дуусгасныхаа дараа зарна уу, өдөрөөсөл үү гэдэг ингээд явах юм шүү. Тэгэхээр ийм нэг одоо тэ Монголд бол цоо шин зах зээл үүсгэх гээд байна. Олон улсад бол аль хэзээ үүсцэн. Ийм одоо үйл явдал болох гэж шиг байна. Тэгэхээр та энийг бол энэ одоо өөрчлөлтийг ер нь аль талаас нь харж байна? Юу гэж харж байна? Мэдээж зөндөө судалсан байгаа. Энэ манай зах зээлийн хувьд бол аюу тийм эерэг мэдээлэлтэй. За яагаад вэ гэхээр одоо энэ та түрүү хэллээ энэ үнэтэй үйл хөдлөх рүү одоо жирийн иргэд маань оролцох болцоо гарах юм байна гэдгийг. За тэгээд тэр маань өөрөө эргүүлээд яаж орох вэ гэхээр тэр хөрөнгө оруулалтын саналгоо хөрөнгө оруулалт хийгээд за мэдээж дуусаагүй барилга руу хийвэл эрсдэл арай өндөр. Эсвэл бол бид нар одоо энэ хотын төвийн өндөр энэ сайхан баригдаа дууссан дотроо зөндөө олон туристчид нартай байгаа ийм үйлдвэрлэх авч болно. Тий. Бас. За ингээм бол эрсдэл нь арай бага тийм ээ. За тэгээд турistийнхаа сар болгон туристийнхаа өгөөжийг аваад иж болно тийм ээ. Гэтэл одоо өнөөдөр
манай нэг юм сонгодог нэг юм харьцуулдаг жишээ байна л та. Энэ юу вэ гэхээр 1072 гээд одоо баг 1072 гэхлээр л шууд ингээд юу яадаг тийм ээ. Энэ маань ингээд нэг юм улс төрийн нэг юм акц болохоор нэг юм юуг өгдөг. Дивиденд тараадаг. Хэрвээ тэр уралц төрийн акцд болохгүй бол тэгээ ингээд нэг шаардлагагүй байж л байдаг тийм ээ. Гэтэл энэ өнөөдөр энэ хөрөнгө оруулалтын үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтын сан маань яаж ийм вэ гэхээр сар болгон эсвэл улирал болгон танд тийм ээ одоо хуулийн яаж батлах гэдэг юм мэдэхгүй байна л да. Танд тэр төрөөсөө өгөөж тараа гэж байгаа тийм сар болгон өгж л байна. Тэгэхээр энэ маань өөрөө эргүүлээд дургу гэдэг байгаа тийм. Энэ тэгэхээр өөрөө эргүүлээд манай энэ зах зээл дээр айгүй их тийм эргэлтийн амьд одоо хөрөнгө оруулалт хэрэгсэл үсэх гээд байгаа юм шиг. За үзэгчдээ энэ удаагийн дугаар маань энэ хүрээнд өндөрлөж байна. Тэгээд үйл хөдлөлийн одоо хөрөнгө оруулалт гэдэг бол иргэн бүрийн амьдралд маш чухал сэдв учраас бас зочинтойгоо нэлээд өөрийнхөө аргументыг бас дэвшүүлж одоо үн унах юм биш үү, хямдхан авах боломж гарах юм биш үү гэдэг талаас нь нэлээд бас шахаж ярьж үзлээ. За тэгээд эрсдэл талаас нь бас ямар шийдлүүд байж болох уу гэж. За мөн одоо шинээр бий болж болох үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтын хувилбар одоо rates буюу үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтын сан гэж одоо орчуулъя да Монгол руу. Тэгэхээр ийм одоо хуулиураас удахгүй гарч иж магадгүй ийм байдалтай байна. Тийм учраас та бүгд маань нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Энэ бол одоо өнгөрсөн 9 сараас хойш манай нэвтрүүлэг 7 хоног болго явж байгаа. Анх удаа үйл хөдлөлийн зах зээлийг хөндөж ярьлаа. Цаашдаа бол тогтмол ярина гэдгийг бас дуулгахад таатай байна. Баярлалаа.